За сайн байна. За бурхантай хариуцлага тооцно гэдэг нэвтрүүлэг хийгээд 3 дугаар хийсэн байгаа. Одоо тэр тухайга ярилцаад ерөнхийдөө хариуцлага тооцоход ярьсан байгаа тийм ээ. Бид нар лам нар руугаа хандах гэж байгаа. Лам нар руугаа юу хандах гэж байгаа вэ гэхээр зэрэг ерөнхийдөө нэг л асуулттай. Аль төрийг дэдлэх юм бэ та нар гэдэг. Тэгэхээр энд Чингисийн төрийг дэдлэх үгээр энэ чинь амилсан зүйл гэдгийг би маш тодорхой хэлэх гээд байгаа юм. Энэ бол төр өөрөө эргэцсэн зүйл, бүр дэлхийд мандсан зүйл. Нөгөөх нь юу вэ гэхээр зэрэг оюун эрдний захиалгаар одоо хууль батлаад байгаа улсын их хурл. Энэ хоёрын алийг дэдлэх юм бэ гэдэг зүйлийг асуух нэг л зүйл. Тэрний тулд үйл явдлын тоймыг танилцуулах гээд байгаа. 2005 оноос. За шашин тандах зүйлээр та хоёр тайлбарлаж штэ. 2005 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ансамбл гэж чуулган хуралддаг. Тэр чуулга 60 дугаар чуулган дээрээс их Монгол улсын 800 жилийн ов дэлхийн нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэе гэдэг тогтоол гарсан. Олон улсуудын төрийн тэргүүнүүд чуулаад хуралдаж штэ. За энэ дээр одоо жишээлбэл олон орнуудын маш удирдагчд гой үг хэлсэн байгаа. Дандаа нөгөө Чингис хааны ийм гайхалтай үе юм те. Энэ жинхэнэ хүчрэх төрийг ингэж байгуулсан юм а гэд нэвтрүүлгэн дээр маш тодорхой байгаа. Тэгэхээр зэрэг энэ их гоё зүйл байгаа. Энийг эргээд харахад бол бүх юм тодорхой болно. За ингээд энэний дагуу 2006 онд их Монгол улс байгуулалтын түүхт 800 жилийн ов дэлхийн улс орнууд ёсолж тэмдэглээд ингэхдээ дэлхийн улс орнуудын удирдагчид Чингис хааны түүхэн гавьяаг бахархан дурдаад мөн өнөөдөр дэлхийн хүн төрөлхтөн Чингисийн монголчуудын туулсан замналаас суралцах цаг нь иржээ гэдэг зүйлийг илтгэж хэлсэн байгаа. За үүгээр Монголын ард түмэн дэлхийн зүгээс Чингисийн төрийг мандуулах хүмүүс бит юм байна гэдэг захиалгыг хүлээж авсан. За энэ ямар санагдаж байна вэ? Харилцан яриад явъя. За Сайхан сонсогдож байна. тийм бид нар энийгээ ингээд өгөхлөө тань мэд хэрэгтэй шүү. Сая манай ерөнхийлөгч чинь бас Pax Mongolia 2 Pax Mongolica гэдэг. Pax Mongolica гэж зарласан. Тийм. За тэр нь ч бас их сайхан санагдж байгаа. Дээрээс нь одоо тэр 159 дэх зарлиг байна шүү дээ. Тийм. Тэр зарлиг бол үнэхээр бас маш монголчуудад хүсч хүлээж байсан. Маш хүчтэй том зарлиг болсон. Тэгж л бодож байна. Гэхдээ энэ зүйлийг чинь энэ үед ч одоо залууч хүүхэд байсан байна. Сайн сонсдуулаагүй л байсан хэдэн. Гэхдээ энийг одоо бид эргээд сэргээгээд үзээд ялангуяа киног ингээд эргээд үзэхэд маш гоё юм байгаа. За тэгэхээр одоо нэг төр нь ингээд дэлхий өссөн байна шүү дээ. Бид нар дэлхий өссөн байна. За бүр 5 оноос ингээд дараалаад явъя. За 8 онд энэ дэлхийн өндөрлөлтөд одоо чиний асуугаад байгаа асуулт дээ шүү дээ. Бид нар хаашаа яваад байна вэ гэдэг. Мухард руу яваад байна, боолт руу яваад байна. Дэлхийн өндөрлөлтөн өөрөө ингээд болохгүй байна гэдэг зүйлийг Баярхуу доктор ингээд яриад байна шүү дээ. 10 оноос энийг маш тодорхой ярьсан. Тийм. Либерализм мухардчлаа. Бүр дэлхийн дээр Фукуямагийн мэдгдэл байгаа. Энэ төгсгөлд өршлөө өндөрлөлтний түүх төгсгөлд өршлөө. Дараагийн үзэл санаа хэрэгтэй боллоо гэдэг. Зөвлөдөө. Либерализм гэж чөлөө зах зээл. За тэгээ энэний тодорхой жишээ нь бол 2008 онд одоо энэ бол яг нэг хуулийн дагуу өөрсдөө шийдэж идэг зүйл шүү дээ тий. За ингээд одоо 2008 онд одоо энэ энэ урт түүхийг ярих нэг бол төр орхив. 7 сарын 1-ний үйл явдал дэлхийн өндөрлөлтийн засагт ерөөсөө тэр нэг хууль тогтоох дээд байгууллага гээд нэг эрх өгчлөө шүү дээ тийм үү? За. Тэр нь одоо ингээд ажлын байр гаргана гэдэг амлалттай тийм үү? Тэгээ ард түмний амьдралыг сайхан болгоно л гэсэн амлалттай. Яаж сайхан болгох юм бэ гэхээр цалин хангамжийн өндөр өгнө л гэсэн тийм үү? Тэгэхээр зэрэг тэр цалин хангамжийг өөрөөсөө өгөхгүй шүү дээ. Тэгэлгүй. Газар авах хэрэг нь. Газар авах нь татвар авна. Татвар авна. Тий. Тэгээд яг энэ сайхан боломж руу шин аль ховдог шунхаа аль өөдгөө нөхдүүд нь ингэж тэмцэж зүтгэж хүрдэг байна л та. Тий. Тэгэнгүүтээ хуулийн дагуу нөгөө нэг газар нутгийг чинь ухаж сүйдлэх, улс орноо сүрүүлэх, ард түмний шулж мулжих тэр бүх юмыг хийдэг ийм л тогтцоо дэлхийн өндөрлөлтөнд явж ирсэн засаг ийм буруу зүг рүүгээ өөрийнхөө сүрлэл рүү явж байгаа учраас Чингисийн төрийг өсөж ингэсэн юм аа. Тэртээ 2005-6 онд л Чингисийн төрийг мандуулах хэрэгтэй байна. Чингисийн явж ирсэн монголчууд явж ирсэн замд хамгийн зөв юм байна гэдэг зүйл дээр л аль 2005-6 онд ирсэн.
Тэр нь Монголд бол 2008 онд батлагдсан. Яагаад гэвэл тэд нар чинь ард иргэдийн саналыг л хувирдчихдаг байхгүй юу? Ард иргэдийн саналыг л хувирдчихна гэдэг чинь ард түмэн хувирдуулчдаа энэ биш болоо чи миний төлөөлөл биш шүү дээ гингүүд нь яасан? Шууд буудав. Энгийн ном ард иргэд шууд бөөж аваад бууцсан. Ингээ алууршин засаг болчихлоо. Тэгэнгүүт нь Монголын ард түмэн уйрчин, дээрэмчин, алуурчин ийм засаг бидний дээдлэх төр биш ээ. Улсын их хурлыг тараа хийгээд аль 2010 оноос тэмцэж эхэлсэн гал үндэстэй холбоо. Тар гэдэг маш том жагсаалт хийдэг байсан талбай дээр олон морьтон өсгөтөнгөттэй олон сар жилээр олон сараар олон морьтон өсгөтөн байсан ш талбай дээр. Энээс хойш жилээс жилд өдрөөс өдөрт энэ тэмцэл ширүүсч өргөсөөр өнөөдөр хүн болгон ард түмэн тэр чигээрээ улсын их хурл таар гэж байгаа тийм үү? За тараад яах юм бэ гэдэг нь бидний хамгийн гол асуудал тийм ээ. Яг Тий. Тэгэхээр одоо энэ оюуны хувьсгалыг бол Монголын ард түмэн аль 2012 онд эхлүүлсэн юм а гэдэг зүйл миний тэмдэглэлд гарч ирдэг. Одоо сая Баяр хуугай энэ 90 цагийн дуудлага гэдэг ийм нэг олон цагийн нэвтрүүлэг хийжсэн. 3 жил дамж хийсэн. Тэрний гол эхэнд нь мөнгө тэнгэртэй монголчууд хүн төрөлхтнийг аврах цаг нэрлэлээ гэдэг. Бид нар дэлхийг аварна гэдэг үзэл санаа. Либерализм бол бид нар дэлхийгээс авна гэдэг үзэл санаа байхгүй юу? Тэ? Хүн төрөлхтний явж ирсэн замнал чинь социализм, капитализм гэж байгаа либерализм дээр ирээд энэс цааш өөр ямар ч үзэл санаа авахгүй. Бүгдээр л дэлхийгээс аван зах зээлийн техник үзэл санаа. Энэ тэгэхээр зэрэг монголчууд ингээд эдгээр чи явсаар жиг бид нар оршихуйгаа өнөөгд дуусгах юм өөрөлдвөл хязгаартай байлгаас хязгааргүй чадал, хязгааргүй хүслээ хангах гэж хязгааргүй чадвараар ухаж штэ. Тэгэхээр шин байхгүй болно штэ. Тэгэхээр бид нар аварна гэдэг энэ үзэл санаа. Ингэснээрээ яасан бэ гэхээр зэрэг за одоо гол юм руу гарыг. Та нар гол нь сонирхож асуугаарай заа юу. Үнэхээр тийм байх уу биш үү? Биш үү яриаг таслаарай заа юу. Тий. Тэгэхээр зэрэг юу яаж байгаа юм? Хамгийн гол нь энэ баярхуу эднэр чинь ууг нь ингэж ярьж ирсэн. Ууг нь би 10 жилийн өмнө шал өөр юм ярьж ирсэн гэсэн яриад байгаач. Ёс зүй төрийг байгуулъя гэж ярьж ирсэн байхгүй юу? За. Энэ 76 хүний санаачлан баталдаг хуулийг дээдлэх бол хамгийн буруу юм аа. Хизээ хуулийг дээдэлдэг болсон цагаас Монголд хийхгүй нүгэл байхгүй бас увайгүй живхшүүртэй тэр бүхнийг хийдэг болсон гэдэг зүйлийг ярьдаг байсан. Тийм учраас манай өвгдийн социализм үед тэдгээр хууль тогтоодог юм болсон ч гэсэн социализм үед бид нар ёсоо гээгээгүй аав нэгдэг ээж нэгдэг гэдэг ёсыг дээдэлдэг байсан. Одоо бид нар ёс зүй төртэй болох ёстой юм а гэдэг зүйлийг энэ 90 цагийн дуудлагынхан 3 жил ярихдаа ярьж ирсэн. Дахиад энэ Монгол тулгын 100 чухал сэдвүүд яасан шүү дээ. Ёс зүй гэдэг нэвтрүүлэг хийхдээ бас бид нар ёс зүй төрийг байгуулах ёстой гэдэг зүйлийг ярьж ирсэн. Тэгээд бас нүүдэлчин соёлыгоо сонгох ёстой байна гэдэг зүйлийг ярьж ирсэн. Өөрөөр хэлбэл оюуны сэргэлт ингээд бий болчлоо ш 800 жилийн дараа сэрнгэснээр 800 жилийн дараа мандны сэрн дэлхийн Монголын төрийг Шингисийн төрийг мандуулах хэрэгтэй мэн гэдэг зүйлийг хэлжтэй шүү дээ. Тэгтэл ард түмэн яг тэр 6 жилийн дараа яг энийг яриад өөрөөр хэлбэл 6 оноос яриад эхэлсэн шүү дээ. Тэгээ энэ төр биш юм а гэдэг энэ улсын их хурлыг тараах тэмцэл ингээд эхэлсэн байхгүй юу? Би та нарт хэрэгтэй гэж үзээд яриад байгаа байхгүй юу? Тэгээд ёс зүй төрийг байгуулнаа, ариун дэд ёс сурталыг дээдэлдэг, ариун сурталыг дээдэлдэг ёс зүй төрийг байгуулнаа гэдэг ард түмэн ингээд хөдлөлөө шүү дээ. За энэ дээр л соён гэгэрлийг хамгийн түрүүнд усаж тордох хүмүүс нь бол бурхны ариун ёсыг дэлгэрүүлэх ёстой хүчин болоод бурхны төлөвлөлт шашны зүтгэлтнүүд тэр дотроос төрийн шашин гэдэг бурхны шашны лам хуврагууд бол байх ёстой юм а гэдэг зүйлийг гол нь ярьж байгаа. Болж байна. Тий. Тэгтэл эдгээр одоо жишээлбэл ёс зүй төрийг дээдлэх юм а, нүүдэлчин соёлоо сонгох юм а, бид нар дэлхийг аврах юм а гэдэг зүйлийг ингээд ярьж байгаа хүмүүсийг өө эн чинь буяа юм а. Одоо нүгэл буяа ингээд би дээр асуугаад байсан шүү дээ. Эн чинь нэгдүгürt үзэл эдгий. Өөрөлдвөл либерализм гэдэг дэлхийг авах үзэл санаа ба шүү дээ, тий? Одоо би баян болно. Одоо би сайхан амьдран тогтвортой сайхан амьдран гэсэн. Нөгөөх нь болохоор зэрэг бид нар хамаагийг аварна, дэлхийг аварна гэсэн үзэл санаа гараад ирлээ шүү дээ. Нойр нүрээд ихсэн. Амар том юм яриулаар ингэж идэв. Амар том юм даа шээ нөгөө зөнд сонссон. Зөнд сонссон. Би уусаа бүтэн би бол ерөөсөө гад тортол муулъя гэж байгаа шүү дээ. За тэгвэл энийг орхиё. Одоо та нарын гол яриаар оръё. За тэгэхээр үзэл санаа гэдэг чинь нүгэл буян гэдэг чинь гол нь одоо энэ дэлхийг аварна гэсэн энэ үзэл санаа чинь
юм шүү. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөө одоо ингээд цаашаа явах үзэл санаагүй болчлоо гэдэг шүү дээ. Тийм. А тэгэнгүүт нь дэлхийг аварна гэсэн Монгол үзэл санаа энэ үзэл санаагаар явах юм шүү. Хүн төрөлхтөнд дагуулаа явах хэрэгтэй зүйл байхгүй бид нар. Өөрөөр хэлбэл дэлхийн хүн төрөлхтөн монголчуудаас суралцыг Чингисийн монголчууд явсан замдаас суралцыг гэж шүү дээ, тэ. Тэгэнгүүт нь одоо нөгөө байлгахын тэнгэр юмаа гэж чи ярьсан шүү дээ, тэ. Тэр үзэл санааш нь гэсэн үг. Бид нар ийм. За тэр рүү орно гэсэн үг. За одоо энийг орхиё. За тэгвэл одоо гол юм руугаа оръё. Энийг яг би урьдчилан түүх дурдъя гэдэг утгаас нь гаргасан юм. Энэ за тэгэхээр одоо бид нар Чингисийн төрийг дээдлэх юм уу? Тэн оюун эрдний энийг дээдлэх юм уу гэдэг зүйл болж байгаа. За энэ 2022 оны 7 сарын 11-нд за сая Чингис хааныгаа төрөл ёсны онолыг сэргээж дагаж мөрдөө гэж ерөнхийлөгчийн зарлаг. За одоо гол гоё юм руугаа орох гэдэг. За та хайр хэлчихсэн гэсэн зүйл. 2022 оны 12 сарын 6-нд Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ агуулгын том өөрчлөлт хийе гэж ард түмний өрөнд дуудсан. За 12 сарын 4-нд жагсаал боллоо. 5 чи ордон руу орлоо тийм үү? Хаалгуудын нэвдлээ. Нөгөө нэг цагдаа нар нь жагсагчдаас олон цагдаа гэд гараад ирсэн шүү дээ. Тэгснэ шууд бууж өгсөн гэх юм уу найр тавьсан шүү дээ, тэ? Их гоё юм болсон. Тэрний нөгөө эрдэнэ тэлдэг шүү дээ, тэ? Энэ бол дэлхийд тэмдэглэлээ шүү. Монголчуудын ёс зүй ямар өндөр юм бэ нэ гэдгийг ингэж гаргалаа шүү гэ, тэ? Тий. Тэгээд энэ хувьсгалын чинь үр дүн, энэ чинь маш том хувьсгал. Одоо дараагийн жагсаал хэрэггүй гэдэг зүйлийг би та нарт хэлэх гээд байгаа. Одоо энэ жагсаал бол маш том үүрэг гүйцэтгэжсэн. 5 та нар ингэж орсны дараа 6-нд хэн оюун эрдэнэ өөрөө мэдгэлээс ард түмэд. Тэгэхдээ хоёр санал асуусан. Бомбын сэргэлт. Миний яаж байгаа дэвшил гаргаж тавьж байгаа шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих бол намайг дэмжих шинэ парламентыг бүрдүүлж өг. Үгүй бол өөр сонголт хий буюу энэ чинь энийг дэмжих шинэ парламентаа ерөнхий сайдыг дэмжих шинэ парламент гэдэг чинь нөгөө нэг үндсэн хуулийн 3-1 чинь байхгүй хэлчихэж штэ. Үндсэн хуулийн 3-1 нэгдүгээр шууд оролцох. Хоёрдугаар өөрсдөө сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан гэдэг тийм үү? Тэгтэл тэр сонгож байгуулсан байхгүй болгочихж штэ. Ерөнхий бол тийм. Ерөнхийдөө тийм. Оюун эрднийг л захиалгаар л хууль тогтоох тийм парламентыг л бий болгочих гэж штэ. Тэгэх юм бол хэн нэг ард түмний сонгож байгуулсан парламент гэхийг шаардлага юу байгаа? Оюун эрдэнэ өөрөө тэр хуулиа санаачлаад батлаад л яачвал болоо штэ. Оюун эрдэнэ зөвхөн хүчтэй ерөнхий сайдтай байх парламенттай бай, нэг бол хүчтэй төртэй байл гэдэг санал өгсөн байхгүй. Тавьсан байхгүй. Энэ хоёр дээр л тогтож ярив. Өөрөөр хэлбэл төрийг эргүүлэл гэдэг зүйлийг хэлээд штэ. Агуулгын том өөрчлөлт гэсэн төрийг эргэлдэж штэ. Тэгэхээр энэ талаас нь та нар асуулт тандаасаа гэдэг зүйлийг би та нарт хэлэх гээд байгаа шүү. Гэхдээ энэ ч өөрөө ерөнхий сайд нь өөрөө үгүй бид нар өөрсдөө ийм юмаа мэдж ярих хэрэгтэй шүү дээ. Энэ мэдж байгаа шүү бүгд цээжин дотор мэдж байгаа шүү багш шиг. За яг үгүй энэ нэг юу яа? Үүлийн явахгүй та төрийн эргэлт гээд ингээл ярихаар чи. За тэгвэл төрийн эргэлт юм бай. Энэ төрийн эргэлт гэж айх юм байхгүй. Ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр чинь өөрсдөө ингэсэн Чингисийн төр чи өөрөө амилдсан байна гэдэг зүйлийг ингэж ярих чи өөрөө маш гоё зүйл аахгүй юу? Тэгвэл та энийг намайг ярилцлага авахд өөрөө л хэл. Үгүй харин би чамайг хэлгээгүй шүү дээ. Ер нь ийм санаа сэтэл авбуу гэдэг талаас нь хандж байгаа. Би харин эний чинь юу ерөөсө таныг бүр яг надад одоо энийг дөрөвдөх удаа уншиж өгч байна. Яг үнийг хэлэхэд би ойлгож байгаа шүү дээ. Төрийн эргэх гэдэг ингээд ярьж байгаа гэж маш сайн ойлгож байгаа. Гэхдээ яг энийг ингээд суужгаад төр эргүүлнэ гэдэг ингээд яах юм бол бид хоёрыг маргааш аваачаал би чамд ингэж яриаг чи харин Чингисийн төр гэж ярингууд намайг төр эргүүлэхлээ гэд инглээ гэж хэлэхлээрсэн зэрэг би энэ чинь хайх юм байхгүй. Та төрийн эргэлт гэж өгөөж шүү дээ. Энэ чинь өөрөө эргэцсэн байна гэдэг зүйл хэлж байгаа байхгүй юу? Энэ чинь ерөнхий сайд нь өөрөө эргүүлсэн байна гэдэг зүйл байхгүй юу? Ингэж бид нар тэднийг гоё ойлгуулах ёстой юм байна. Чамайг айсан тохиолдол учраас би энүүнийг бүр ингэж тодорхой болгож айх зүйл энд байхгүй гэдэг утгаас нь тайлбарлаж өгж байгаа байхгүй юу? Айх зүйл байхгүй гэдгийг би ч бас мэдчихэв. Ингэж ярмаар бид мэдэхгүй шүү дээ. Гэхдээ харин тийм учраас тэнд байгаа хүмүүс ямар бид нар ингэж гарах нь үгээд хараас. Гэхдээ харин тийм учраас өөрсдийнх нь үгээр хэлээд байгаа байхгүй юу? Чи юу гэж ойлгож байна? Би бол аль талаар нь ярьсан ч айхгүй. Тий. Энийг яг чи яг нэг сэтэл авсан бол тэрнгээр ингэж ойлголоо та. Ингээд байна шүү дээ. Энд чи өөр ингэ ард түмэнд нэр нь тийм байж тээ гэдэг сэтэл өгөх гээд байгаа байхгүй юу?
Одоо ингэж шүү дээ. Үндсэн хуулийн 3-1 гэж юм тийм үү? Нэг нь шууд өөр оролцох гэдэг талаас нь би өөртөө ярьж ирсэн. За. Сонгож байгуулсан төлөөлөгчдийн гэдэг ийм утгаар бид нар бүр шашинд руу хандах юм бол та нар энэ төрчин өөрөө төрчин засагч нь өөрөө Чингисийн төрчин амилдсан байхад одоо энэ улсын хурлыг хэрвээ та нар дээдлэх юм бол оюун эрд нь ганцаараа хууль тогтоох гэдэг. Оюун эрдний захиалгаар хууль тогтоож байгаа хууль ийм аюултай байна. Энийг та нар дээдлэнэ гэдэг зүйл бол яагаад байж болохгүй гэдэг тийм маш тодорхой тулгалтыг л өгөх гээд байгаа байхгүй юу? Сүрсэн бацаа гэсэн үг шүү дээ. Сүрсэн бацаа авахгүй юм чи. Наадах чи хараа. Тэг энэ маш сайн ойлгож байгаа. Ойлгож байна. Ерөөсөө бүр тултал миний хувьд бол ойлгож байна. Гэхдээ энийг хараа та төр байж энэ хідэн хүмүүс байгаа нь хорвоо юм гээд лайв үзгээ байгаад ингээ яхаар тань дээр би өөрөө ирээд та яг нэг зүйл судлаад байна. Яг судлаад байгаа тэр зүйл чи яг юу юм бэ гэд асуугаад та энэ бүхнийгээ маш гоё тайлбарлаад ярьж лайваар. За надад биш. Надад хандаж биш. Яг тэр үзэгч олон. Тийм учраас би хэлээд байна шүү дээ. Бид нар ингээд за яг лайв бичлэгээр явж ий те. Энийг яах гэдэг юм биш. Бид нар одоо ингээд дараагийн энэ ангиан дүүрэгчлээ ингээд ярьтал эдгээр дор дөрөнд дар гэдэг ингээд өвчнгөө олчихгүй нөгөө юм маань санаж байсан шиг болохгүй байх үү те. Тийм учраас дарж чадахгүй биеийг орлоод авах үү гэж. Тийм учраас бид нар өөрсдөө бас юмыг яаж мэдгүй тийм нөөц төлөвлөгөө гэдэг талаас нь ерөнхийдөө ойлгож байгаа. Тийм би одоо шийдвэр ийм нэг гаргаж байгааг би чи мэддэг байна. Дураараа цаан чи оюун эрдээ юм хийгээд байна гэдгийг л ойлгуулж хэлэх хэрэгтэй юм байна л да. Тийм чи бол одоо та хоёр бол таны наадахч ингэж ойлголоо та тэгтээ ингэж ярьж ийн ингээд гэдэг юмаа хэлээ тогтож ярилцах хэрэгтэй юу л баг хамтлаа байгаа дээ те. Яг үнэ. Тэг талаас нь ярьж байгаа байхгүй юу? Яг энийг ард түмэнд ойлгуулж яг ингэж бичлэг болгож ингэж цацнаа гэх юм бол цамгийн гэрлэгчээ арай цаг нь болоогүй байхгүй. Тэгэл би түүнээс би надад чи маш дуртай хүлээж авч байгаа байхгүй юу. Яг болно. Энийг яг гоё хийе. Гэхдээ маш гоё хийх хэрэгтэй. Яг хийх юм бол лайваар яг бүр том руу. Тий гоё хийхийн тулд ингээд одоо чи бид нар яриад энд чинь маш хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэгээ та нар өөрөөсөө сайхан биежчихээ гэдэг зүйлийг яриад би надад хамгийн ард түмэн шууд та нар руу харахаар юм би хийгээд өгөө. Та нар өөрсдөө биежсэн бай гэдэг чинь тийм байхгүй юу? Харин тий эний чинь тэгэхээр зэрэг би одоо энэ Чингисийн төр амилдсан гэдэг зүйлийг төр ерөнхийдөө хоёр нь хоёулаа ингэсэн байна гэдэг зүйлээр гаргаж ярих гээд тэгэнгүүт энэ залуучууд чи өөрсдөө ерөнхийлөгчийнхаа энэ үгийг ерөнхий сайд бол эсвэл өөр сонголт хий гэдэг зүйл хэлсэн байхгүй юу? Шин сэргэлтийн бодлогыг дэмжиж байгаа бол намайг дэмжлэг парламентыг бүрдүүлж өөрөөр хэлбэл ерөнхий сайдын захиалгаар хууль тогтоож байдаг. Тэгвэл тэгвэл одоо оюун эрдний захиалгаар тогтоож байгаа хууль чинь ийм болго аюултай зүйл байна. Эсвэл өөр сонголт хийгдвэл энэ чинь тэгвэл бараг өөрөө эсвэл төрийн эргэлт хий гэсэн үг хэлсэн байна штэ гэдэг зүйлийг би хэлэх гээд байна штэ би амаараа. Яагаад гэвэл эн чинь агуулгын өөрсдөө яа тэгэхгүй энэ замаараа энэ чигээр иймэрхүү арга цаасан байдлаар яваад яагаад ч бүтэхгүй нэг л хүчтэй ерөнхий сайдтай бай нэг л өөр сонголт хий гэж байгаа. Тэгвэл ерөнхий хүчтэй төртэй бай гэсэн үг юм байна. Тэгвэл хүчтэй төр гэдгийг чинь дэлхийн өөр 2005 оноос хойш энэ Чингисийн төрөөс өөр хүчтэй төр дэлхийн түүхэнд байсангүй гэдэг зүйлийг яриад байна шүү дээ. Яг энийг яг наач. Тийм. Тэгээд одоо энэ жаан гоё ярьж байна. Тэгээд яг энэ яриад тийм учраас энэ өмнөх түүхийн дурсаад ингэж нуршиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг энэ л байхгүй би та нарт хэлгээд байсан сая энэ. Тэгээ өөр сонголт хийж хүчтэй ерөнхий сайд байх юм уу хүчтэй төртөө байх юм уу гэдэг зүйлийг л оюун эрдэнэ асуусан юм байна шүү дээ. Тийм байна. Тэ? Одоо юу юм бэ? Ерөөсөө цомгон гэрлэгч яг л энэ л байхгүй юу? Яг саяны ярьж байгаа чинь таны ярьж байгаа чинь зөв байхгүй юу? Дөнгөж сая ярьж байгаа чинь зөв байхгүй юу? Өмнөх юм дээр чинь би ч бас бодолж гин 2 дугаар цай энэ нуршсан юмнуудаа нэг тэн дээр нэг хайр ярих гад хэрэггүй. Зүгээр шашин бол ингээ 10 гар нүгэл ингэж яах хэвээр маа тэр 10 гар нүглээ та өмнөх бичлэгүүд дээр зөндөө тайлбарсан байгаа болохоор миний тэр юуг профайлаар ороод ороод үзээрэй гэдгийг чинь яг аль төрийг дээлэх юм бэ? Шашин төрөөс асууж байгаа зүйл нь шашин төр хоёроос асууж байгаа зүйл нь та бүхэн яг шашин болон ард түмэн та бүхнээс асууж байгаа зүйл нь та нар яг алийг нь төр гэж дээлэх юм бэ гэдэг. Энийг ард түмэн шашин ард түмэн шашин та ер нь яг
Тийм. Алийг нь Яг төрүүлээд шашин юм бэ? гэдэг нь яаж байгаа гэхээр зэрэг одоо ламаас багшаасаа ингээд би хаашаа гарах уу хаашаа зүгээ гарах уу гэдэг шүү дээ тий. Тэрэн шиг манай улс чи одоо хаашаа зүгдэх вэ гэдэг зүйлийг багшаасаа асуух тохиолдолд та нар алийг хэлэх юм бэ гэдэг зүйлийг. Дөнгөн болон та одоо энэ бомбын сэргэлтээр бүх баялгаа ингээд зөөх юм уу гэд оюун эрдэнэ тэгжээ. Одоо энэ яг ерөнхийлөгчийн зарлиг марилгаа би өөрөө асуугаад яваад байгаа шүү дээ. Энийг чинь тэгэнгүүт танаас бас асуухад ингэж зарлигцсан гингуудаа тэгэнгүүт та яг одоо нэг юм судлаад яваад байгаа юм бэлээ. Энэ яг та юу одоо яг судлаад шинжилээд яваад байгаа юм. Та шууд энийг аль төрийг дээдлэх вэ гэдэг талаар ингэж юм. Одоо жишээ нь эдийн засгийн бодлого дээр би сайн эдийн засагч хүн биш ээ. Яг янз бүрээр л хүн хариулж болно шүү дээ. Өөрийнхөө мэдж байгаа төвшөндөө хариулаад татвар гэж юу вэ гэдэг мэдээж өөрийнхөө мэдж байгаа төвшөнд хариулангуудаа. За тэгэнгүүт та яг юу судлаа яваад байгаа юм. Та нэг юм шашинтай хариуцлага тооцоогийн бичлэг хийгээ яваад лээ. Тэрийг би бас үздэг гэдэг юмгуудаа. Та яг ямар наадах чи ямар учиртай юм болоод байгаа юм бэ гэж тодруулаад асуунгууд шууд энийг тэр чигээр одоо яг саяны хэлдгээр яриад өгчөө тасгаа болгох. Тий. Түүнээс гадна би та нарын наадахаас чинь та нарыг миний яриагаар заа юу. Та нарыг хүмүүс зориод ирэхээр хэмжээнд би өөр сувгаар гарч ирэх гээд байгаа байхгүй юу? Яг үнэ. Тий. Өөрөөр хэлбэл энэ илүү далайцтай тэр утгаараа шашин руу хандъя гэсэн асуудал байгаа байхгүй юу? Тэр утгаараа та нартай хамт нөгөө нэг гандангуудаараа шашин руу нөгөө сүртэй очно гэсэн чи яалаа гэдэг зүйл бас ярих гээд байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ энэ шашин ямар үүрэгтэй салбар юм бэ гэхлээр чинь зэрэг одоо шинэ модерн эрдэнэ дээр ингээд хариулж ирсэн байхгүй юу? Шинжлэх ухаанаас төрөөс нийгэм өстрөөс тэгээд философоос асуугаад хүсээд олж мэдэж чадахгүй байгаа зүйлийг хариулах ёстой зүйл салбар бол шашин гэж байгаа. Өөрөлдөө бүх зүйлийг мэдэх ёстой. Шинжлэх ухааны мэдэхгүй байгаа зүйлийг, философи мэдэхгүй байгаа зүйлийг, энэ нийгэм өстөр буюу энэ төр засгийнхаа мэдэхгүй байгаа зүйлийг л асуух. Мэддэг байх ёстой салбар. Тэгэхээр чинь зэрэг энэ шашны зүтгэлтнүүд тэгвэл ямар нийгэм төр нийгмийн өмнө ямар хариуцлага үлээх юм бэ гэдэг асуултаар эхлээд тэгээд энэ байдлаар яриа үүсгэх юу гэж би сая бодож ирсэн. Тий. Тэгээд над руу хараад яхахлаар зэрэг би за Чингисийн төрийг тэгвэл та нар бол аль 12 онд ингээд Чингисийн төрөл байх ёстой гэдэг зүйл ярьж ирсэн. Тэгвэл одоо ард түмэн чинь тэрийг байлгах хүмүүс нь тусдаан байжгаад одоо ингээд байлгаад бий болгоод энэ онлоор нь ингээд энэ төрийн онол нь ингээд байж байна гэдэг эрдэмтмэрдэнтрүү те. Ингээд та нар руу харуулах юмыг би бас хийчихсэн зэрэгцээд гэдэг байдлаар бас бодсон юм байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө ярилцж байгаад алингаар нь яах вэ? Энийг аль байгаа юм аа бүрэн ашиглах ёстой байхгүй юу? Тэ? Надад одоо юу вэ? Би бас буруу зураг хөдөлчихөө гэдэг талаас нь бас хандахгүй болвол ганцхан нэг талыг харцгаад явж байтал нөгөөгт чинь бас дутуудсан байх вэ? Тийм учраас бас тал талын юм байх ёстой. Тийм. Надад чи яг Тэгээ яг ингэж байгаа. Тэгээд энэ ерөнхий сайд хоёр асуулт асуусан. Бомбын сэргэлт юм уу? Оюуны сэргэлт чинь бомбын сэргэлт буюу ихэд газар нь авах болгож штэ. Өөрөөр хэлбэл Монголыг бүгдийг байхгүй болгочихно гэсэн зүйл байхгүй. Тэгээд дараагаар нь нэрсээ сайх юм ярих Монгол байхгүй болчихсон. Нөгөө нэг ёстой бомбын сэргэлтээр нь хятад өөдөн гаргаад Монголын хамааг юм авчаадаг ядтын гэсэн зүйл байгаа. Хоёрдугаар нь эсвэл өөр сонголт юм уу? Тэгэхээр энд ямар ч юу байж болно гэж оюун эрднийг ингэж бас гаргаж ирмээр байгаа байхгүй. Энэ хүн аргагүй нөхцөл дээрээс энд ямар ч утга тулгаатай байж болно. Утга тулгаагүй байдлаас вакцин дөрөв хамгийн дөрөв өөрөөр гэдэг юм уу те? Өөр дахиуч ингэж тийм үг ингэж яриул бас яаж ийнү те? Тэгээд эсвэл өөр сонголт хийх өөр юу гэж бодлох юм. 17 сард нь ерөнхийлөгч Чингисийн хаан төрийг ингээ сургаалыг ингэж Чингис хаанаа дахин шүтгийг гэсэн байгаа шүү дээ. Ард түмч ингээ явж байгаа шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Ойлгомжтой шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг ерөнхийлөгчийн хэлсэн ерөнхий сайдын хэлчихсэн зүйл байна шүү дээ. Тэгээ энэ үнийг ард түмчин тэгвэл одоо залуучууд чинь ерөнхийлөгчийн зарлиг ажил болгоно, амьдрал болгоно. Ингээ явж шүү дээ. Бэлээх. Өөрөөр Чингисийн төр чи амилдсан байна. Байхгүй юм биш, байгаа юм байна. Бүр дэлхийд мандцсан байна. Дэлхийн нийтээр энийг хүсэн хүлээгээд байна. Бидэнд дөнгөж амилж байна. Гэтэл та нар Чингисийн төрийг мандуулах гэдэг нь юу? Энэ чинь соён гэгэрэл байхгүй юу, тий? Гээл ингээл тэгвэл соён гэгэрэл номлогч та нар аль нь юм бэ? Гэдэг ганц асуултаар л бүх хүмүүсийг нааш нь харуулчих гээд байгаа байхгүй юу миний санаа.